энэ хүмүүс чинь энэ парламентын өмнөх парламентуудын баталж өгсөн хуулийн хүрээнд тэр нийгмийн баталгааны хүрээнд хараатай ажиллах нөхцөлийг нь хэрэг бүрдүүлсэн бэ гэдэг тэр тогтоосон хэм хэмжээнийхэн дагуу ажиллаж байгаа. Жишээлбэл авилгатай тэмцэхийн ажил чинь яг авилгатай тэмцэх газрын дарга гэдэг нэг даргыг тавиад тэгээд хувцсны бөөст үүдэх шиг энийгээ төв гэж ингэж нэг хүнээс бас шаарддаг бас өрөөсгөл. Авилгатай тэмцэх ажил чинь засгийн газрын ажил. Авилгын их усүрийг алах болох нь засгийн газрын ажил. Авилгын их усүртэй ерөөсөө ч тэмцэхгүй байгаа. Засгийн газар их хурл нь өөрсдөө авилгыг цэцэглүүлээд, авилгын хөрс суурийг бэлдээд, авилга булгаа үүсгэх өрөөг нь засаад, орыг нь бэлдэж өгчөөд, тэгээд авилга тэнд нь хоноод үржээд байхад тэнд авилгатай тэмцэх газрын даргыг хин нэг хүнээр солих эсвэл энэ хүн сайн муу ажилласан гэж ярих нь бол субъектив талаас харах бол өрөөсгөл байгаа юм л. Тэгэхээр бид нэр эхлээд авилгын хөрс суурийг л байхгүй болгоё л. Одоо ингэж ярьсаар байгаа сүлдээ игээд бүр энерги гарч шээ. Одоо ингэж хэдчнээ жил ярьж байна бид нэр одоо манай сэтгүүлч нар мэдчихэж байгаа. Төрд өмч, төрд хөрөнгө хураах тусмаа овоолох тусмаа л энэ өөрөө авилга булгаа. Тэгээ өөрөөсөө овоолчод тэнд нэг хүн рүү заагаа чи тэмцээч гэж болохгүй. Одоо прокурор ч гэсэн ялгаа байхгүй. Яг прокурорыг үнэхээр улс төрөөс хараат бус ажилуулах юм бол тэр нөхцөлийг нь л хангаж өгөлд. 2018 оны өвөл хамгийн анх энэ парламентын түүхэнд гутамшигтай үйл явдал болж исэн. Одоо манай сэтгүүлч санаж байгаа баг. Би тэрийг яг нэг лайвтаад тэр чуулганы хуралдаан шинэ жилийн үеэр яг лайвжсэн санаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гараад авилгатай тэмцэх газрын дарга ерхий прокурорыг чөлөөлдөг болсон. Зүгээр шууд энэ хуулийг хүч төрн 5 минутын дотор баталсан тэр парламент. Ингээд өмнө байсан хүмүүсийг болуулаад дараа нь одоо тавигдсан хүмүүсийн сунгах асуудал яригдчихэж байна. Тэгэхээр анханасаа ямар замаар яаж тавьсан одоо яаж байгаа вэ гэдэг нь энэ хүмүүсийн сайн муу ажилласан гэхээс илүүтэй парламентын гаргаж өгсөн хэв загвар дотор л яваа хүмүүс. Тэгэхээр бид нэр одоо асуудлыг юу гэж харах вэ гэхээр үнэхээр прокурорыг прокурор шиг ажилуулъя гэх юм бол энэ парламентыг бас энэ засгийн газрыг яг үндсэндээ би бол одоо парламент байгаа гэдэгт итгэхгүй байгаа. Байхгүй байгаа шүү дээ. Одоо бид нар бүгдээрээ харж байгаа. Энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг энэ 3 хүний гарт за ялангуяа сүүлийн жилүүдэд энэ ерөнхий сайдын гарт орж байгаа орчсон байгаа. Энээс бид нэр парламент гаргаж иж дараа нь энэ төмөлж байгаа хүмүүсийн сайн муу ажлыг дүгнэнэ. Энэ хүнийг улирайхан зөв юм уу, буруу юм уу, өөр хүн тавих юм уу, гүм үү гэдэг. Бидний одоо би өөрөө дотор нь ороод байсан учраас бидний л гэж ярихаас ороо. Бидний гаргаж өгсөн хүрээ хязгаар дотор л энэ хүмүүс ажиллаж байгаа. Хэрвээ энэ хүмүүсийн сайн муугийн тухай ярих гэж байгаа бол бидний асуудал гэсэн үг. Парламентын асуудал гэсэн. Прокурор дээр зарим хэрэгүүд алга болчихсон. Шүүхөө явахгүй юм гэх юм хатлах сэрлэг байдаг шүү дээ. Том хэрэгүүд нь алга болчихдог юмас шийдэгддэг. Зүгээр яг энэ дээр ингээд энэ хэрэгүүд яг энэ чихтэй үлтгэл юм шиг л дур зураг харагдаад байна л да. Салхихгүй. Зүгээр би одоо сэтгүүлчээр ажиллаж байхдаа хэлжсэн байр суурь л хэлнэ. Шүүх рүү заагаад байдаг. Шүүх буруу шийддэг. Шүүх шийдэхгүй байна. Шүүх юуг авч хэлцдэг вэ гэхээр эхлээд хэрэг бүртгэлд яваад мөрдөн байцаалд яваад дараа нь прокуророос яллах дүгнэлт үлдээд буюу прокуророос шүүхэд ямар хэмжээнд очсон байна тэр хүрээндээ л яригдана. Би бол өчнөө олон хэргийг прокурор дээр гацаадаг гэж боддог тухайга их ярьдаг байсан. Бас тийм үйл баримтуудыг хүртэл одоо YouTube дээр байж байгаа. Миний олон нэвтрүүлгээр дээр байж байгаа. Тэгэхгүйгээр шүүх эцсийн дүндээ тэгж шийдэд байна гэдэг юм шүүх рүү зааж байгаа. Шүүхийг эргээд гартаа авах гэсэн л одоо шүүх л үлдчихэд байна. Энэ эрх мэдэлтнүүдэд шүүхээс бусдыг нь атгачаад байна шүү дээ. Тэгээ шүүхийг л авах гэсэн энэ санаархлын үг гэж ойлгодог. Тэгээ энэ тал дээр бол би шүүмжлэлтэй байдаг. Гэхдээ гол асуудал нь яагаад юм бэ гэхээр эргээл бидний л баталж өгсөн хууль, тогтоож өгсөн хүрээ хязгаар дотор л ажиллаж байгаа. Тэгэхээр бид нэр өөрсдөө прокурорыг сайн муу тэнд прокурор хэрэг дараад байна гэж прокурор руу чиглүүлэх утгагүй зүйл гэсэн үг байхгүй субъектив ханд утгагүй зүйл гэсэн. Одоо жишээл нийгмийн эдийн засгийн баталгаа улс төрийн хувьд одоо нөлөөнд орохгүй байх баталгааг нь тэр дархлааг нь хийж өгчөөд байхад хэрвээ
хувь үзмжээрээ ажиллаа хийхгүй байвал тэрийг их хурлын татаж оруулж ирээд ярьдаг ийм л байх хэрэгтэй. Одоогор бол баталгаа бол хэцүү. Бид түрүүн бодтоо жишээллээ шүү дээ. 18 онд орж ирэл ингээл явцсан. Ингээл явдсан байна. Энэ одоо нэг хүн нэг хэсэг бүлэгхэн 3 хүн засгалж байгаа 2 хүн за үндсэндээ тий энэ төрийг удирдах байгаа энэ цаг үед бол тун хэцүү. Тэгэхээр одоо энэ жаргал сайхан прокурор Даштууд авилгатай тэмцэх газрын дарга сайн муу ажилласан гэж хэлэх бол үнэхээр боломжгүй. Нэг юм асууя. Засгийн газрын оруулж ирсэн хуулиуд улаан гэрлэл шуурхаа гэдэг гомор явдаг үлчтэй. Шуурхаа асуудал биш ч байсан. Тавичиг биш, шуурхаа биш байхад засгийн хуулиуд төрүүлж явдаг. Нийгмийн одоо захиалга болсон гэр бүлийн тухай хууль, нийгмийн даатгалын тухай хууль гэдэг иргэн хүн болгонд хамаатай хуулийн төсөл нь хизээ хэлцэх хэсэг нь хамаагүй хэдэн парламент амжилттай үйлчлээ шүү дээ. Энэ нэг шудраг биш юм хуулийг төрүүлж хилэлцүүлдэг байлиг юм. Тэгээ одоо энэ нэг сүүлийн 8 жил за одоо тэгээд бараг 12 жил дээ арчилсан нам олуулаа байсан олонх байгаагүй жилүүд ингэ тооцоход сүүлийн 8 жил юу өсөрсөн бэ гэхээр босон удирдлагыг төрд оруулаад ирсэн байна. Тэгэхээр ирэх барьж байгаа намын дарга бүх асуудыг шийддэг болсон байна. Парламенттай хүртэл заалж чиглүүлдэг болсон байна. Тэгээд ийм учраас парламент ерөөс ажиллахгүй нэг миний нөгөө тавиад байгаа шаардлага энэ юм байна. Тэгэхээр бид нарыг томилдсон ерөнхий сайдыг солих тухай асуудлыг хүртэл би тавиад энерги бартлал явлаа шүү дээ. Явж ич байна. Тэгэхээр одоо яг энэ засгийн газраас шуурхаа гэдэг нэрээр нэн яаралтай гэдэг нэрээр ямар ч одоо бүрдүүлбэр энэ төр янз янз юм байхгүй хуулийн шаардлага хилцүүлгийн шаардлага авахгүй олон нийтийн саналыг авахгүй шууд орж ирээл нэг 7 өдрийн дотор шийдэл тэгэл оруулж ирээд нэг цагийн дотор шийдээ гараа явчихдаг. Энэ байдал хэрэгс төрсэн учраас их хурлын даргын зүгээс ажлын хэсэг байгуулад тэгээд энэ хууль тогтоомжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хилцэх хэсгээ өнгөрсөн 7 хоногт шийдсэн. Одоо ингээд хилцэгдээд процесс нь явна. Ер нь бол энэ маш зөв. Их хурлын дарга бол өөрөө чуулганы эндэр дээрээс маш тодорхой зарласан шүү дээ. Их хурл бол одоо засгийн газрын хуулийн тасаг биш. Юм болгон ингэж хүч төрж явахгүй. Их хурл өөрөө бие даасан бодлоготой явна. Энэ бодлогынхаа хүрээнд хуулийн ийм реформыг хийн. Хүн төвтэй байна. Хүний эрхийг дээдлэн эхлээд энүүгээрээ явна. Ингэхдээ аливаа орж ирж байгаа их хурлаар батлагдаж байгаа хууль тогтоол шийдвэрүүд шаардлагыг тодорхой хангасан байх ёстой гэдэг юм босхийг өндөрсөж байгаа. Энэ дээр бол их хурлын даргаыг парламентын гишүүний хуваарь дэмжиж байгаа. Ингэж л явах ёстой. Одоо ер нь энэ засгийн газраас өргөн барьж байгаа, барих гэж байгаа барьсан төслүүдийг хилцэх хэсгийг шийдэхээс өмнө хууль тогтоомжийн хуулиа бид нэр батлах ёстой. Тэгжиж энэ нэг хүч төрдөг байдлыг нь жоохон хазаарлахгүй болохгүй. Энийг ч гэсэн манай хэвлэлийнхэн бас шаардах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо за хууль тогтоомжийн хууль батлагдахаас өмнө нөгөө юмнуудаа гэлзуулъя гэдэг ийм нөхцөл рүү гинт гулгаад орчих магадлал өндөр. Ягаад тэгэхээр чинь намынхан дарга шүү дээ, тий? Засгийн газрынхан тэргүүн нь. Тэгэхээр одоо бид нэр бүгдээрээ шийдэж жагаад шаардж жагаад хууль тогтоомжийн хуулиа эхлээд шинжилээд авъя. Шинжлэх яах өөрчлөлтөө оруулаад авъя. За тэрнийхээ дараа буцаагаад энэ судалгаа дутуу байгаа засгийн газраас түлхэж оруулж ирж байгаа юм. Одоо буцаад олон нийтээр хилцүүл, олон нийтээс асуу. Нэгт. Хоёрт энэ олон нийтийн энэ e-petition одоо бид нэр их ярьж байна. E-petition 100 мянган хүний гар үсэг цуглуу. Энэ зандчдаар даргын үе санаачлагдаад хөөцлөгдсөн. Нийгмийн даатгал орсон шүү дээ. Одоо энэ дээр маш олон асуудал бүлэгдэж байгаа. Нөөтийн асуудал байна. Нөөтийн буцаа олголт байна. Одоо өөрөө би санаж хэлсэн хүний хувьд. Нөөтийн буцаа бол хүн амын орлогын албан дотор тэгэл ингээд цалин зөндөө тэтгэврийн асуудал масууд. Энэ дундаас ингээд сугалж хилцэх бол цаг хугацааны дараалалд орвол ач холбогдлын дараалалд оруулаад нэг бол хилцэх юм бол бүгдийг хилцсэн. Одоо жишээлбэл нөөт яасан. Ажлын хэсэг байгуулагдаад жавхлан сайд дээр очиод зогссон. Ингээл 2 жил шахуу болох гэж байна. Жил гаруй болцсон 2 жил шахуу болж байна. Тэгэхээр одоо энэ бүгдийг хилцсэн. Одоо ингээд хүмүүс юунд анхаар чинь тэрийг хилцсэн гэдэг ийм байдлаар явж болохгүй. Төлөөлөл нь ороод ирсэн байна. Тийм учраас асуудлынхаа ирэмбийн дарааллын дагуу ирэмбээ дарааллаа тогтоохдоо цаг хугацааны хувьд төрүүлж бүрдсэн гэдгээр явах юм уу? Эсвэл бол сошиал дээр хин илүү олон хандлт авч ийн тэр нь явна гэх юм уу? Тэрийн дарааллаа тогтоод e-petition байх юм бол бүгднгийн ажлын хэсэг байгуулад байнгын ордоор оруулаад их хурлын үйл ажиллагаараа оруулаад хилцдэг байх хэрэгтэй. Ингэх юм бол нөгөө татврын асуудлууд бүгд орж ирнэ. Энийг мэдээж хэрэг засгийн газарт маш муу мэдээ. Ягаад тэгэхээр төсвийн орлогыг бүрдүүлж явах үүрэгтэй хүмүүс чинь тэрийг багасгахыг хүсэхгүй. Гэхдээ хэн юу хүсгээс үл хамааран иргэдээсээ асуунал гэсэн юм бол тэрийг шийдэх ёстой.